Сайн бацхан үзэгчтэй номын ертөнц нэвтрүүлэг маань оюун ухааны ресторанаас хүрэхэд бэлэн болсон байна. За номын ертөнц нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын онцлон үзүүлэх гэж байгаа сэдв бол үнэрийн тансаг ертөнцөөр эрхэм үзэгч та бүхнийг аялуулахаар шийдсэн байгаа. За учир нь юу вэ гэхээр энэ 7 өнөخت нээлттэй хийсэн нэгэн чухал номыг та бүхэндээ танилцуулнаа. Тэгэхээр үнэр гэдэг тэр гайхамшигтай зүйл хүний бие сэтгэл оюунд мөн гоо сайханд хэрхэн нөлөөлд юм болоо. Тэгэхээр энэхүү бас шинэ номыг бичсэн зохиогчдтой нэвтрүүлэгтэй хамт байснаар уулзах боломжтой. За мэдээч хэрэг энэ 7 өнөخت худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээлэл болон за борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг номын ертөнц нэвтрүүлгээс хүлээн аваарай. Ингээ бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлье. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Үргэлж шилдэг нь байцгаая. Үндэсний өдөрлөгч Best Wedding 2015 оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton брэнд. Топ махан компани. Худалдаа үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, нээлттэй халууны өдөрлөг. Баяр ёслол, парти үдшилэг зэрэг бүхий л арга хэмжээнд зориулагдсан асар майхан, тайз каркад, сандал ширээ, шорон чимэглэлийг түрээсэлж байна. Топ махан компани. Бид хурдан шуурхай өгсөрч үйлчлэнэ. За энэ 7 өнөخت худалдаанд ирсэн байгаа шинэ номын мэдээлэлд хэрхэн үзэж уншигч та бүхэн маань анхаарлаа хандуулна. За эхний танилцуулж байгаа ном бол Ардын өрн зохиолч Фунцгийн Бадарчин Юм юмнасаа гэсэн шинэ номын 7 өнөخت худалдаанд ирж уншигчдын гар дээр хүрчээ. Тэгэхээр энэ ном мэдээж хэрэг юм юмнасаа хэр ойлгомжтой байгаа. Зохиолчийн дурсамж, дуртатгал, яруу найраг, ярилцлагын эмгэтгэл гэсэн ийм нэгэн ном байна. Бид 5 бүлэгтэй байгаа. За 1-р бүлэгт нь өнөөдрийн хүртэл өөрийгөө таниагүй явна гэсэн дуртатгалын хэсэг байна. За 2-р хэсэгт нь зохиолч нөхдийнхөө тухай одоо зохиолгүй бичлэг гэсэн гарчгийн дор анд нарынхаа тухай бас бичсэн байна. За мөн сонинд өгсөн ярилцлага, сэтгүүлчдээ хийсэн ярилцлага бас 3-р бүлэгт оруулж өгсөн бол 4-р бүлэгтээ хүмүүс миний тухай буюу Фунцгийн Бадарч ухаан тухай бас намтар дурсамж, дуртатгалыг 4-р бүлэгт оруулж өгсөн байна. Харин 5-р бүлэгтээ та бидний сайн мэддэг гайхалтай олон шүлгүүдийг оруулж өгсөн байна. Эхийн сэтгэл, гурван мөр шүлгүүд, алтан зас эцгийн гохин минь, за багын ямраг, дорны талын наран, нуус товчоо гэх зэрэг олон сайхан шүлгүүд нь 5-р бүлэгт орж өгсөн байна. Тэгэхээр Ардын өрн зохиолч Фунцгийн Бадарчин Юм юмнасаа гэсэн энэ нэгэн шинэ номтой үзэгчтэйгээ танилцахыг урьж байна. Majestic номын дэлгүүрч нэрсэн байна. Танилцуулж байгаа дараагийн ном бол Омог босоо хав тасар гэсэн ном байна. За энэ ном бол 2 дахь хэвлэгдэн үзэж уншиж та бүхний гар дээр хүрч байна. Тэгэхээр өнгөрсөн онд Монголын зохиолч дэвлэлээс одоо зохион байгуулдаг Алтан үд наадмын тэргүүн барийн шагналыг бас үргэлжлүүлсэн үгийн төрөлдөө хүртэж байсан ийм зохиол байгаа. Тэгэхээр энэ зохиол маань бас 1 жилийн турш амжилттай борлогдож 2 дахь хэвлэгдэн үзэж уншиж та бүхний гар дээр хүрж байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагнал зохиолч, сэтгүүлч Заяабаатарын бичснээр үзэж уншиж та бүхэн толдон болгоогоорой. Хамгийн анхны бичсэн үргэлжлүүлсэгийн томоохон бүтээл бол Омог босоо хав тасар гэсэн энэ бүтээл нэмааж байна. Энэ ном 2 дахь хэвлэлээр иржээ. За нийлээд жилийн өмнө бас энэ ном уншигч та бүхний гар дээр очиж байсан. Тухайд бас Америкт суралцах хүсэж байгаа хүүхэд залуучуудын бас гарын авлах ширээний ном болж байсан ном маань энэ 7 өнөخت 5 дахь хэвлэгдэн үзэж уншигч та бүхний гар дээр хүрж байна. За номын зохиогч Бархуугийн Отгон Баатан Америкт суралцах боломжийн тухай номд өгүүлсэн байдаг. За хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах вэ? Яав ээжийнхээ өмнөөс гарах нууцаас гэсэн байна. За таны номноос Харвардд тэмцсэн миний туршлага, сургуульд элсхийн тулд бүрдүүлдэг материалууд, тэдгээрийн зөвлөгөө, $25,000 тэтгэлэг хоцсон миний эсэ, Америкийн визний ярилцлаганд ороход монголчуудын гаргадаг нийтлэг алдаа анхаарах зүйлс, англи хэлийг Америкт очихоос өмнө сурах нууц зэрэг олон сонирхолтой мэдээ материалыг оруулж өгсөн байгаа. Тэгэхээр 5 дахь удаагийн хэвлэлтээс бас Америкт суралцах хүсэж байгаа хүүхэд залуучууд үнэн зам Америкт гэлэхгүй гадаад орнд суралцаж ялангуяа өөрөө тэтгэлгээ олж аав ээжээ сургалтын төлбөр гэсэн тэрхүү том баримтанд унахгүйгээр бас хэрхэн суралцах боломжийг бас энэ ном та бүхэндээ хуваалцаж байгаа. Тэгэхээр гадаадд суралцах хүсэж байгаа дүүнер маань бас энэ номтой танилцаарай. 5 дахь хэвлэлтээрээ Majestic номын дэлгүүрт ирсэн. Менежментийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучуудад дуулах мэдээлэл байна. Энэ бол менежмент гэсэн номын одоо 2 дахь хэвлэл нь худалдаанд ирсэн байна. Энэ ном бол өдөртгөн ухаан буюу менежментийг судлан суралцаж оюутан суралцагчид, за мөн чиглэлээр хичээл семинар ярилцлага хэлэлцүүлэг зохион байгуулдаг багш, сургууль хүмүүжүүлэгч, бизнесийн зөвлөх үйлчлэгээ явуулдаг байгууллага, түнчлэн
За аж ахуй эрхэлж байгаа бусдад хамтран ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг цаашдын амжилтанд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах юм ном байгаа. За энэхүү сургууль жишгт мэдээж хэрэг үндсэндээ менежментийн онол хандлага, менежерүүдийн гүйцэтгэдэг үүрэг, ажил, за хариуцлагыг багтаан тусахын хичээхийн хамт хоёр дахь хэвлэлийн мэдээж зэрэг сайжруулсан зүйл бол менежментийн үндсэн чигүүргийг баяжуулан үндэсний болон олон улсын байгууллагуудын бодит туршлага жишээ дасгалуудыг энэ номонд оруулж өгснээр нэлээд онцлог өгүүлж өгсөн байна. За номонд авч хэрэглэж байгаа бодит жишээ дасгал ишлэл цаашид судалж болох дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас интернет дэх их сурвалж буюу холбоос линкүүдийг байршуулж өгсөн учраас номоо үзэж сонирхож танилцахаас гадна интернетээр бас лавшруулан судлах юм боломжийг энэ ном олгож байгаамаа. Тэгэхээр менежментийн чиглэлээр суралцаж байгаа. За мөн менежмент гэлтэхгүй бас хувийн бизнесээр эрхэлдэг байгууллагуудад зөвлөгөө өгдөг багш сургууль хүмүүжүүлэгчид бас хэрэгтэй. Энэ ном 2 дугаар хэвлэгтэн та бүхний гар дээр хүрж байна. За энэ ном Majestic номын төлөв шинжилсэн байна. За сүүлийн 10 жилийн турш сэтгэл судлалын чиглэлээр ном гаргаж байгаа авторууд болох Бат сайхан Дэлгэр Жав нарын хамтын бүтээл байгууллагын сэтгэл судлал номын 7 дахь худалдаанд ирж уншигчдын гарт хүрч байна. За байгууллагын сэтгэл судлалын байр суурь, байгууллагын сэтгэл судлалын мэдлэгийн тогтолцоо, судалгааны арга зүй, за олон нийтийн сэтгэл зүй хандлага, байгууллагын бүтээмжийн хөтөлбөр, ажил гүйцэтгэх орчны нөлөө гэх зэрэг одоо маш сонирхолтой сэдвүүдийн дор одоо ийм номыг уншигч та бүхний гар дээр хүргэж байна. Тэгэхээр байгууллагын үр дүнтэй ажиллагааг дээшлүүлэх асуудлыг одоо хүмүүсийн зам төрөх сэтгцийн үйл ажиллагаатай холбон судалдаг сэтгэл судлалын хэрэглээний салбар байгаа. Тэгэхээр энэхүү хэрэглээний салбарын тухай ойлголттой болж авснаар мэдээж байгууллага үр бүтээмжтэй одоо ажилчтай ажилуулахад байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмрээ өгөх ийм одоо мэдлэгийг түгэх ном юм. Тэгэхээр энэ ном Majestic номын төлөв төсвийн 7 дахь худалдаанд ирсэн байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн бас байгууллага нэлээд амжилттай удирдах хүмүүс сэтгэл санааг өндөр төргөн бүтээмжтэй ажиллах хүсэж байгаа бизнес эрхлэгчид маань бас энэ шинэ номтой танилцаарай. За энэ ном Majestic номын төлөв 7 дахь худалдаанд ирсэн байна. За ингээд улсын төлөвийн 6 давхар Majestic номын төлөвөөр буюу бидний нэрлэлсэн снаар оюун ухааны ресторанаас энэ 7 дахь худалдаанд ирсэн байгаа. Шинэ номын мэдээллийг хүргэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг авч эдгээр номны сонголт хийх хүсэж байвал та бүхэн оюун ухааны рестораныг зорж ирээрэй. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton брэнд. Best Building ард түмнэн будинжуулах аян Монгол орон даяар үргэлжиж байна. Бүх бүдин үйлдвэрийнхээ үнээр 100% лизингтэй үндэсний шилдэг үйлдвэрлэгч Best Building. Топ махан компани. Худалдаа үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, нээлттэй халууны өдөрлөг, баяр ёслол, парти үдшилэг зэрэг бүхий л арга хэмжээнд зориулагдсан асар майхан, тайз каркад, санал ширээ, шорон чимэглэлийг түрээсэлж байна. Топ махан компани. Бид хурдан шуурхай угсарч үйлчлэнэ. За нэвтрүүлгийн маань элит номын сан болоо хэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин Англиун ургамлын өвдөс гэсэн нэгэн сайхан ном бас яг өнөөдөр нээлттэй хийж уншигчдын гарт хүрж байна. Тэгэд яагаад бас энэ номыг бичгүүлсэн тухайгаас хоёул яриага эхлэж бодож байна. Тий. Би Японд амьдардаг. Японд 2004 онд яг энэ ароматерапи гэдэг энэ зүйлтэй анх учирсан. Тэгээд анх ийм семинар явуулж ирсэн. Тэгээд тэндээс анх удаа ийм англи ургамалтай ийм ургамал цэцэг байдгийг, ийм ох байдгийг гэдгийг мэдээд тэгээд ерөөс өөр ирэхгүй бид нар чинь хөдөө 100 болгон хөдөө явж тэр их гоё аяг тааны дунд одоо өсөж байсан болохоор тэрэнд маш их сэтгэл татагдаж анх удаа ароматерапи гэдэг зүйлийг бол мэдсэн. Тэгээд түүнээс ихсүүлээд тэр сургууль семинарт нь яваад төгсөөд тэгээ ароматерапист гэдэг үнэмлэхийг авсан. Тэгээ ерөөсө цэвэр сонирхол байсан л да, хобби байсан. Тэгээд ойр зуур ахуй амьдралдаа хэрэглэж эхэлснээс хойш
ер нь маш хэрэгтэй юм байна. Ер нь гэж одоод ингээд номыг бол хийх санаа төрсөн. Гэхдээ хамгийн анх номны санаачлагыг бол халиуна маань хамтран зохион бичсэн халиуна маань санаачилж тэгээд эхлээд бол жоохон сэтгэл батахгүйсэн л да, маш их жоохон хэцүү шинжлэх ухааны, биологийн, ургамлын хэллэгүүд их орцсон. Тэгээд тэр одоо мэрэгжлийн биш болохоор их жоохон хайширчсэн л да. Анх бол аюу хайширчсэн. Тэгээд халиуна маань их зөрөгтэй их одоо санаачилж явсан учраас энэ ном өнөөдөр ингэ бүтсэн юм аа. Тий. Японд бол юу 85 оноос хойш 85 онд анх энэ яг ароматерапигийн англи ном Япон хэл дээр орчуулагдаад тэгээд түүнээс хойш бол одоо маш их өргөн дэлгэрч ер нь аромаг мэдгүй хүн бол байхгүй л дээ Японд. Тий. Тэгээд тийм учраас 2000 он гэдэг чинь бас тий ерөөсөө эд хөгжижсэн асар их ном байдаг л да аромагийн тухай. Монголд маань бол анх аромаг яг хэрэгэлсэн салууны газар гэдгийг бол дам сонссон л доо. Тэр нь одоо тэрэлжийн том зочдуудлын салууноос эхэлсэн гэж бол сонссон. Тэгээд ер нь аромаг хэрэгжилж байгаа салууны газрууд бас хид байгаа. Яг ном сурагчгийн хувьд бол энэ ном маань бол яг анхных болж байгаа. Тэрнээс гэхдээ эрдэмтэд маань бол мэдээж маш олон одоо химийн бүрэлдэхүүн, орц агуулга, эфирийн тос судлалын ном бол маш их олон номнууд бол байгаа. Яг ахуй амьдралд хэрэглэх талаасаа бол яг ароматерапиг одоо ойр зуртаа хэрэглэх, яг хүнд шууд хүргэх гэдэг талаасаа бол анхны ном болж байгаа. Ароматерапи эфирийн тос гэдэг манай үзэгчдээс зарим ч мэдчих байгаа, мэдгүй ч хүмүүс байгаа. Энгийн уншигчдад бас маш ойлгомжтой тайлбарлана. Тий. Ерөөсөө бид нар бол бүгдээрээ аромагийн дунд арома гэдэг маань анхлын үнэр гэсэн утгатай. Тэгээ эргэн тойронд ерөөсөө одоо кофений гоё үнэр чинь арома болно. Хөдөө гараал тал хээрийн тэр гангийн үнэр чинь өөрөө эргээд тэр ч гэсэн арома болно. Тэгэхээр энэ анхлын ургамал гэдэг маань бидний маш ойрхон байгаа. Бид нар тэр дунд амьдардаг гэж хэлэхэд бол одоо хамгийн ойлгомжтой болов уу гэж бодож байна. Ароматерапи гэдэг маш товчхоноор тайлбарлах юм бол эмийн ургамал. Үнэртэй эмийн ургамал нь ароматерапи болоод үнэргүй эмийн ургамал нь ардын эмнэлэг уламжлалт ардын эмнэлэг болоод ингэж хөгжсөн. Арома гэдэг нь англи үнэр, терапи гэдэг нь одоо засал гэсэн үг. Үнэр гэдэг маань тий ерөөсө тэр шингэж үлдсэн. Тэгээд тэр Тутанхамоны тэр шарилаас бол бас маш их үнд тос тэр үнэртэй тоснууд алдагдсан байгаа юм л да. Тэгэхээр яагаад алдагдсан бэ гэхээр тэр тухайн үед маш үн цэнтэй алт мөнгөнтэй дүйцхүйц тийм үн цэнтэй байсныг харуулсан. Хоёрдугаар тэр үнэр үлдсэн гэдэг нь маань тийм хүчтэй, тийм ангилам, тийм сайхан одоо үнэр байжээ гэдгийг илтгэж байгаа юм. Тэгэхээр одоо энэ ароматерапигийн номонд бол хамгийн гол хэрэглэгддэг 25 эфирийн досыг танилцуулсан байгаа. Тэгээд тус-тусд нь бол сэтгэл санаа, бие махбодод гоо сайханд үзүүлэх нөлөөгөө тэгээд цэцгийн төрлийн ургамлын эфирийн доснууд нь одоо гоо сайханд их нөлөөлдөг. Яагаад вэ гэвэл нөгөө цэцэг маань өөрөө нүүр царай нь олдог. Тэгэхээр нөгөө хүний нүүр царайгаар хүнийг таньдагтай адилхан мөн эмх тохиор өрөвчээдэг. Одоо үржлийн эрхтэн тэр гол цэцгийн дэлбэн тэр гол цомрлог одоо гол дунд явж идэг. Тийм учраас эмхтэй хүний савн бас их сайн байдаг. Яг адилхан. Тэгэхээр нөгөө жишээлбэл сарнай бол одоо эмхтэй хүний даавар, эмхтэй хүний эмхтэйчүүдтэй холбоотой бүх төрлийн өвчин сайн. Тэгээд нүүр гоо сайхны арьсанд бол маш одоо өндөр нөлөө үзүүлдэг гэх мэтлэн тайлбарласан байгаа. Эфирийн тосны хэрэглээ хэр их вэ? Одоо Монголд ч тийм. Худалдаж байгаа мэр зэрэг газрууд бол байгаа тий. Гэхдээ ер нь хэрэглээ хэр вэ? Одоо энэ номыг бичиж байхадаа ажигласан зүйл. Тий, одоо бол их жоохон цөөхөн л дөө. Гэхдээ бол мэдээж гадаадад амьдарч байсан тийм монголчууд маань бол маш сайн мэддэг юм байлээ. Өөрснөө гадаадаас авчраа шууд ванда хэрэглэж байгаа улсууд бол маш их байгаа гэж бодож байна. Яг эфирийн тос зарж байгаа газар, хэрэглэж байгаа газар бол одоохондоо цөөхөн. Тэгээд энэ ном гарахаар одоо маш их өргөжих хаа гэж бодож байна. Тухайн биш
шин зүйлийн бас нэг сайн тал муу тал гэж байдаг те. Ялангуяа яг үдид бол нэг харшил хэлдэг. Зарим хүмүүс журамлын үнрээс ч гэдэм үү одоо тодорхой тоосон зэрэг ч юм ингээ харшлаад байдаг. Тийм харшлах нөлөө гэж одоо бас энэ үнэртэнд бас байгаа юу? Тий байгаа л да. Тий байхын хувьд бол байгаа. Гэхдээ харшлыг эргээгээд одоо эдгээдэг тийм эфирийн тусад маш их байгаа. Жишээлбэл саяхан манай бүр насан гоожоод бүр ингээд бүр амьсгалчлахгүй хамар нь битүү. Тэгэхээр нөгөө мөгваны эфирийн тасыг өнөртүүлчихгүй юу лавандата холиод тэгсэн чинь нөгөө хамар нь онгоогоод одоо ерөөсөө зүтгэр болсон. Нулимсан ч гарахаа болсон. Тийм. Үгүй ерөөсөө тэрийг нэг оройд хэрэглээл тэгсэн чинь өглөө нь яасан бэ гэсэн чинь зүв зүгээр болцсон шүү дээ гэдэг. Бас жиржсэн л та. Тэгэхээр харшлын эсрэг яг тэр бол тухайн хүнээс шалтгаална л да. Тий хэрвээ тухайн эфирийн тосны найрлаганд яг тэр харшлын бодис байхгүй бол тэгээд ер нь хэрэглэх боломжтой. Гэхдээ мэдээж энд бол огт харшлах зүйл авахгүй бүх юм одоо эрүүл мэндэд сайн гэсэн үг биш ерөөсө хэтрүүлж хэрэглэж ерөөсө болохгүй маш өндөр концентрацтай тийм эфирийн тос байдаг охи байдаг болохоор хүүхдээс хол байх хэвээр анхааруулах зүйлийг одоо бүгднийг бичсэн байгаа. Тэрийг маш сайн уншиж хэрэглээрэй гэж хэлмээр байна. Одоо жишээлбэл лавандаг их тайвшруулдаг үйлчлэг нь маш өндөр байдаг. Гэвч зарим хүмүүс дургүй байдаг л да юм онцгой сонио нэртэй, эвгүй нэртэй нэгэд тэгхийн бол тэр хүнд хичнээн тайвшруулдаг лаванда өнөрт гэж хийхэд бас хэцүү. Хамгийн дуртай өнөр тухайн хүндээ хамгийн сайн үйлчлдэг гэдгийг сүүлийн үеийн эрдэмтэд ер нь тайлбарлаад байгаа л да. Ер нь хамгийн дуртай өнөр л хамгийн их таашаал авчирч хамгийн сайхан сэтгэл төрүүлж сэтгэл санааг өөдрөг байлгадаг. Учираас одоо хамгийн дуртай 3 өнөрөө сонгоход л боломжтой гэж бодож байна. Одоо 25 шиг одоо эфирийн тосны тухай мэдээлэл энд байгаа гэж байна те. Ер нь өргөн хэрэглэгддэг дэлхийн нийтэд ер нь бол хэрэглэдэг 50 байдаг гэж хэлжсэн сая. Тий, ерөөсө хамгийн их түгээмэл хэрэглэгддэг маань нэг 50-аас 60 байдаг. Тэгээ түүний 25 эфирийн тосыг танилцуулсан. Тэгээ дараа нь хэрвээ 2 жилийн дараа ч юм уу 3 жилийн дараа ч юм уу 25 одоо дараа нь цувралаар танилцуулъя гэсэн тийм зорилттой бас байгаа. Одоо энэ номоос уншигчтай хүрээд өр өгөөж өгөөд энэ эфирийн тос гэдгийг хэрэглээг мэдээж Монголд нэвтрээд юм өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болсны дараа магадгүй 2 дахь ном маань гарвал дахиад ийм шинэ өнрүүд биш үү гэдэг бас мэдээлэл гэнэ. Тийм тэглгүй яах вэ? Тийм гэхдээ номон дээр танилцуулаагүй өнрүүд ч гэсэн ер нь зарагдаж байлээ л дээ. Зарим одоо Монголд байгаа зарим дэлгүүрүүдэд. Тийм тэгэхээр одоо яг тэгнэ л гэж бодож байна. Энэ одоо чинь шимтгэлээ цэцэг гэдэг эфирийн тос энэ тий Монголд ч гэсэн байдаг. Таримлаараа. Тий Монголд бол таримлаараа байдаг аахгүй юу? Тий. Тэгэхээр нэг эфирийн тос байлаас танилцуулъя гэж бодож шимтгэлээ гэдэг. Монголд бас таримлаараа байд юм байна. Бас Итали, Египт, Алжир, Мадагаскар, Хятад гэх зэрэг одоо улсуудад ургадаг ийм одоо цэцэг юм байна тий. Тэгэхээр энэ эфирийн тос нь тийм тэгээ шимтгэлээ бол ер нь юу л таанд цэцэгнээс гаргаж авсан охио. Тэгээд энэ маань одоо нөгөө түрүү хэлсэнчлэн гоо сайхан тэгээд маш их тайвшруулах үйлчилгээтэй сэтгэл санааг өөдрөг болгоно. Тэгээд эмэгтэйчүүдэд бас сайн гэх мэтлэн их олон юм хэлж олно. Тийм тэгээд энэ шимтгэлээ бас эмэгтэйчүүдийн дааврыг тэнцвэржүүлнэ. Одоо янз бүрийн сарын тэмдгийн алдагдал ч юм уу янз бүрийн асуудалтай байх юм бол энэ шимтгэлийг дахин амьдралдаа хэрэглээд үнэртээд яхад бол бие махбодоос шууд нөлөөлөх тийм их одоо олон чухал бодисууд бол энд агуулгдсан байгаа. Тэгэхээр ингээд тогтмол хэрэглээд сурчвал ер нь одоо тодорхой хэмжээний тэр өөрчлөлтүүдийг нэг тэнцвэржүүлээд байна гэсэн үг. Тийм. Тэгэлгүй яах вэ? Ерөөсөө одоо эмгүү эмчилгээ яг байглаараа эмчлэх тийм зүйл болчихж байгаа учраас биеинд одоо тийм сөрөг нөлөө үзүүлэхгүй ялангуяа хүчтэй юм тарай хэрэглэхээр түүний сөрөг нөлөө өөр одоо бие эрэхтэнд үлдээд байдаг. Гэтэл энэ эфирийн тос бол ерөөсөө бид нарт нэг тийм зүйл их байдаг штэ. Им байдгүй. Тэгтэл нэг л зовөр байгаад байдаг. Гэтэл тэр янз бүрийн зовөрүүдийг одоо эмнэхэд маш их тусалдаг. Тий.
Одоо жишээлбэл сарын тэмдэг нэг ингээ хөнгө өвдөлт өгөөд яваад идэг. Гэтэл яг өвчин намдах юм ухаар бол зүгээр төр зуур бол намдаадаг. Яг бүр мөсөн бол намдаж чаддаггүй. Гэтэл энийг зүгээр ингээ одоо хоёр туслалыг ч юм уу үнэртгэл гайг болчдөг. Өвдөлт намддаг ч юм уу. Тийм яг үнэ. Хэрэглэх хэмжээ гэж одоо хэрэглэдэг юм байна. Өнөртөөс нь шин одоо тийм. Тэгэхээр ерөөсөө одоо тэр бүх юмыг бол энэ ном дээр бичсэн байгаа. Бүх юмыг бичсэн байгаа. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл энийг нэг хоёр тусал одоо ийм хүүн ч юм уу эсвэл цаас ч юм уу. Уга цаас ч яг салфетикэнс ч юм уу хоёр туслыг ягаал тэгэл одоо ингээ үнэртгэл шууд бидний энэ тарих толгойд нөлөөлөө шууд мэдрэлийн эдэрхт нөлөөлдөг. Та одоо баг 10 жил хэрэгэлсэн, 10 гаруй жил хэрэгэлсэн байгаа даа өөрөө. Тий. Одоо тухайд бас ямар нэгэн зөвөрөөсөл болж гэдэг юм уу? Яг ийм үнэрийг хэрэглээд ингэж байна өөрчлөлт. Тий. Ерөөсөө би бол өглөө босоод ерөөсөө одоо галтгоон ч юм уу эсвэл угаалгын өрөөнд ч юм уу ингээл 2 3 тусаагаад тэгээд хэрэгэлдэг л дээ. Ерөөсөө бүх юмд байдаг л да. Нойлын өрөөнд ч хэд хэдэн эфирийн туснууд байдаг, галтгоонд ч хэд хэдэн эфирийн туснууд байдаг, угаалгын өрөөнд ч эфирийн туснууд байдаг. Ерөөсөө хаал эфирийн туснууд ингээд байж идэг. Тэгэл ерөөсөө хамгийн одоо маш гуниглсан байх ч юм уу, жоохон сэтгэл санаа тавгүй байхт ч юм уу. Тэгтэл яг түүнийг арилгах эфирийн тусыг 2 тусаагаад тэгээд ингээд нэг суухт маш их сэтгэл амардаг ч юм уу. Тэгээд угаалгын өрөө маш их чихтэй байдаг. Тэгэхээр нөгөө чих бактери вирусыг устгах одоо цайны модыг ч юм уу 2 тусаагаал, нэг модон дээр ч юм уу 2 тусаагаал. Тэгэл яхад нөгөө гоё ванны өрөө чинь гоё тийм үнэртэй бол модлог үнэртэй болдог ч юм уу. Эсвэл нойлын өрөөнд бас л одоо цитрусын төрлийн грейпфрут ч юм уу ингээл тавихад гоё сэнгэнсэн гоё үнэр ч юм уу. Ер нь тухайн нөхцлөөсөө болоод ер нь хаа сайг бол одоо гэр бол эфирийн бас хэрэгэлдэг. Тий арамаа дуртай одоо хүн болгон энэ номыг уншаад өөрийнхөө ахуй амьдралд хэрэглээсээ заавал бүх тоснуудыг заавал авч цуглуулах албагүй. Ерөөсөө өрдөөл энэ эфирийн тос чи угаасаа өөрөө тайвшруулах, сэргээх, тэнцвэржүүлэх гэсэн 3 үүрэгтэй байдаг. Тэндээс л нэг нэгийг сонгоод авчихтал хангалттай гэж бодож байна. Тэгэхээр нөгөө электро 3 дотроо өөрийнхөө дуртай үнэртэй. Тийм яг үнэ. Тайвшруулахад одоо нэгийг сонгодог, анхаарлаа төвлөрүүлж сэргээхэд бас нэг тийм өөрийнхөө дуртай үнэр л хамгийн сайн үйлчлэнэ гэж бодож байна. Одоо энэ арамад орцсон нэг ихч байгаа л да, оюун гэрлэгч бол тэгдэг байхгүй юу. Бүр ингээд амар өөр бүр сагсалцал эхлэнгүүт газ цүнхнээс лаванда гаргаж ирэл ингэж үнэртэл тэгэл ингээд нэг сайхан сэтгэл уужраа явцдаг гэж ярьдаг байхгүй. Яг л тэрэн шиг одоо хэрэглэх юм бол үнэхээр маш гоё заслуулж хүн тайвширдаг. Юм мартдаг, сануулдаг үнэр гэж байгаа юу? Сануулдаг үнэр байлгүй яг уу. Ерөөсөө үнэр чинь ерөөсөө юу штэ. Дандаа нөгөө нэг одоо жишээлбэл гангийн үнэр би бол гангийн үнэр үнэртгэхээр шууд хөдөө санагдаад миний баг нас санагддаг байхгүй юу. Тэгэхээр чин тэр маань ерөөсөө бидний нөгөө нэг ой санамжийн тарихтай энэ үнэр гэдэг энэ одоо мэдрэлийн энэ тэрхт маш холбоотой байдгийм байлээ. Энэгээр бас их онцлог л доо. Тийм шууд сануулдаг байхгүй юу. Бидний 5 мэдрэхүүгээс хамгийн хурдан мэдрэлд хүрдэг нь бол үнэр гэдэг гинэ. Үнэр ерөөсөн маш богинохон хугацаанд шууд хүний тархинд хүрдэг. Тэгээ шууд ой санамжийг руу мэдээлэл дамжуулдаг. Тэгэхээр үнэр гэдэг маань маш чухал. Тэгээд ерөөсөө одоо бидний амь насыг хамгаалж идэг. Жишээлбэл бид нар хоолыг үнэртээд муудсан уу, муудаагүй юу гэдгийг үнэрнээс нь мэдэрдэг. Муудсан хоолой л идэхгүй, муудаагүй бол бид нар иддэг ч тийм үү шууд гэж үнэрлж шинжилж хоол иддэг тий. Тэгэхээр бидний амь настай бас их маш холбоотой байдаг. Тий, үнэр ер нь их чухал л та. Номон дээр бичсэн байгаа. Тэгэхээр бас энэ номыг уншаад манай үзэгчид бас тодорхой хэмжээний ойлголт олох байх гэж бодож байна. Өнөөдөр бас ном маань нээлттэй хийж байгаа. Тэгэхээр яг энэ шин зүйлийг туршиж бидгийг хүсэж байгаа олон үзэгчид маань, уншигчид маань бас таны найз нөхөд цугласан байгаа. Таас найз нөхөдөөс мэдлэгээ төшилж байна. Тий, өнөөдөр үнэхээр хүрэлцэн ирсэн. Энэ тэр бүх хүмүүст би баярлалаа гэж хэлмээр байна. Үнэхээр тэд нар маань тэднэрийнхээ дэмжлэгээр биш байсан бол би өдөд ийм ном хийгээ сууж авахгүй байх байсан. Тэгэхээр юун түрүүнд би
баярлалаа гэдгийг л хэлмээр байна. Тэгээ маш их талархаж байна. За баярлалаа эрхэгчдэд 2 жилийн дараа магадгүй 2-оос ч өмнө ч үж магадгүй те жилийн дараас дараагийн номоор нь уулзахаа гэж бодож байна. Тэгээд англи ургамлын үйлс гэсэн гахалтай сайхан ном. Манай үзэгчид бас энэ ном бас их таалагдана гэдэгт итгэлтэй. Баярлалаа. Баярлалаа бүгдээрээ уншиж үзээрэй, сонирхож үзээрэй. Сүрьягийн төсөл амжилттай хэрэгжүүлнэ гэж. Сүрьягийн төсөл гэж одоо сүрья тараах төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм хайш. Чин амжилттай хэрэгжиж байгаа юм чинь сүрьяг идэх төсөл амжилттай хэрэгжих гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ идэх мэдэхэд бүгд аштайхан тэгээ оруулаад яадаг. Яа, нет яачваа. Бас яачваа ой. Facebook дээр зураг постлаад лайк цуглуулаа гэж чинь нээ тасарчлаа штэ. Бүгд ч одоо хийж байгаа юм Монгол байруу. Тэгэхээр чатлал хийжсэн байлгүй дээ. Энэ жилийн мал төлөвлөлт өмнөх оныхоос өссөн боловч өнгөрсөн жилийнхээс буурсан байна. Мэж одоо өмнөх он өнгөрсөн жил гэж нэг утгатай үг юм байгаа үстэй. Буруу яасан. Энэ цасарэ. Тэнэ. 1950 оноос хойш 200 хэл бүрмөсөн мөксөн бай. Хэрвээ тухайн үндэстний нийт хүүхдүүдийн 30-аас дээш хувь нь төрлөх хэлээ дөлмөгхөн мэддэг, элдвийн гадаад үгээр чамирхдаг болчихвол мөхөж мэдэх хэл тооцогддог байна. Монгол хэлээрээ зөв бичиж, зөв ярьж сурцгаа. Төрийн хэлний зөвлөл. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндэн бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. 2015 оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton брэнд. Majestic номын зүрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Жигсаалтын 10 дугаар байр Булар Судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Хөх Судар. 9 дугаар байр Өөдөө Тимүл. 8 дугаар байр Дамбын төрөт Хаан төрийн нууц Хатан төрийн нууц. 7 дугаар байр Бямбагийн саран туяа Сайхан бат. 6 дугаар байр Сорхогтун Нирама. Жигсаалтын 5 дугаар байранд зохиолт Ил саран туяа Тавилан Рама. 4 дугаар байр Малал хурлаг төвөөс эрхлэн гаргасан үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал ном орсон байна. Жигсаалтын 3 дугаар байр сэтгэл судлаач Наранбаатар сайн нөхөр А болох алхмууд ном орсон байна. Жигсаалтын 2 дугаар байр Очир эрхшигч. Борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1 дугаар байранд зохиол Шүүдэр цэцэг үүлэн хийтэй орчлон ном орсон байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндэн бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Топ Махан компани. Худалдаа үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, нээлттэй халууны өдөрлөг. Баяр ёслол, парти үдшилэг зэрэг бүхий л арга хэмжээнд зориулагдсан асар майхан, тайз каркад, сандал ширээ, шорон чимэглэлийг түрээсэлж байна. Топ Махан компани. Бид хурдан шуурхай өгсөрч үйлчилнэ. $2015 оны зуны шин загварууд бүх салбарт ирлээ. Италийн United Colors of Benetton брэнд. Best Building ард түмнийн будинжуулах аян Монгол орон даяар үргэлжиж байна. Бүх бүдин үйлдвэрийнхээ үнээр 100% лизингтэй үндэсний шилдэг үйлдвэрлэгч Best Building. За нэвтрүүлэг маань энэ түрээ жаргаж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч уншигч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр ном ертөнц нэвтрүүлгээс нэг ч гэсэн шинэ мэдээлэл, шинэ мэдлэгийг бас олж авсан болов уу гэдэгт бид бүхэн итгэж байна. Эх 7 өнөөгийнхөө яг энэ цаг мөчид эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.